хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радио таамттай байгаа үзэгч болон сонсогч та бүхэндээ баярлалаа. Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг хүргэдэг. За энэ удаагийн дугаарт хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар ярилцах болно. За хөдөлмөрийн харилцаа гэж ер нь яг юу юм бэ? Тэгэхээр хамгийн ихэнд бол хөдөлмөр гэж юу вэ гэдэг асуудлыг дээр яриа тийм ээ. Тэгэхээр хөдөлмөр гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтний хувьд те хүн болгоны хувьд аваад үзэхэд өдөр тутмын хамгийн зайлшгүй шаардлагатай хэрэгцээ шаардлага байдаг. Энэ өөрөө мэдээж өөрийнхөө орлоготой байх те амьдралахугаа авч явах тийм ээ. Нийгэмд байр суурь эзлэх зорилготой байх, хариуцлагатай байх гэд олон хүчин зүйлсийн шалтгаан байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор хүмүүс яадаг вэ гэхээр тодорхой нийгэмд тийм ээ хөдөлмөрлөж баялаг бүтээж тийм ээ. Тэрнээс тодорхой хувийг авч амьдралаа авч явах үндсэн шалтгаан байдаг. Тэ. За тэгвэл хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байдаг шүү дээ тийм. Ер нь энд одоо хөдөлмөрийн харилцааг юу гэж тусгасан байдаг юм бол. Тэгэхээр дэлхийн 200 гаруй улс орны хувьд болонгууд өөрийн гэсэн тийм ээ үндэсний эрх зүйн тогтолцооноос гадна олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орж түүнийг улс орн үндэстнийхээ одоо эрх зүйн тийм ээ суур зохицуулалт болгож зарчмаа болгож барьж явдаг. Тэгээд Монгол улсын хувьд ч гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бас дагаж мөрддөг. Тэгээд энэ дээр болонгууд хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор хүн бүхэн хөдөлмөрлөх эрхтэй тийм ээ. За хөдөлмөрлөх аятаа таатаа нөхцөлөөр хангуулах эрхтэй. За мөн одоо ялгарлан гадуурхуулахгүй байх эрхтэй гэх мэтлэн энэ суур эрхүүдийг зааж өгсөн байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор Монгол улсын шинэ үндсэн хуулинд буюу 1992 оны үндсэн хуулинд 17 дугаар зүйлд болохоор хөдөлмөрлөн гэдэг бол иргэдийн журамт үүрэг юм а гэж зааж өгсөн байдаг. За мөн 16 дугаар зүйлд болохоор түрүүний хэлсэн хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр заасан эрх буюу тийм ээ хөдөлмөрлөх аятаа таатаа нөхцлөөр хангуулах тийм ээ за цалин хөлс авах гэсэн энэ эрхүүдийг бас тусгаж өгсөн байдаг. За энэтэй холбоотойгоор мөн хин нэг одоо хууль бусаар албадлагаар тийм ээ хөдөлмөр эрхлүүлэхгүй байх тухай бас одоо хязгаарлалтыг бас хийж өгсөн байдаг. За хөдөлмөрийн харилцаа ба эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ? Тэгэхээр Монгол улсын хувьд аваад үзэхээр ерөнхийдөө яг зөвхөн хөдөлмөрийн харилцаа гэдэг хөдөлмөртэй холбоотой харилцааг хоёр болж байгаа юм л да. Хөдөлмөрийн харилцаа, за түүнтэй уламжлагдсан бий болох бас бусад харилцаа гэж хоёр байдаг. За хөдөлмөрийн харилцаа гэдэг аваад үзэхээр мэдээж хөдөлмөрийн доо журам, хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн тийм ээ ажилтлагч болон ажилтны хоорондын үүссэн хөдөлмөрийн гэрэн дээр тулгуурлан үүссэн харилцааг авч үзэж байгаа. За үүнээс одоо хоёр дахь харилцаа нь болонгууд хөдөлмөрийн харилцаатай уламжлан бий болсон харилцаа буюу энэтэй холбоотойгоор магадгүй маргаан гарах асуудал тийм ээ. За хөдөлмөрийн хяналтын асуудал хэмжсэн асуудлуудыг бас нэмэгдүүлэн авч үздэг. Энэтэй холбоотойгоор Монгол улсын үндсэн хууль болон тийм ээ за хөдөлмөрийн тухай хууль гэж байгаа. За энэ хууль за түүнтэй холбоотой гарсан 10 гаруй хууль одоо хууль үйлчилж идэг. За мөн түүн дээр нэмэгдээд за улсын хурлын тогтоолууд байгаа. За мөн одоо засгийн газрын гишүүн буюу сайдын тийм ээ тушаал байгаа. За агентлагуудын гаргасан шийдвэрүүд байгаа. Монгол улсын дээд шүүхийн гаргасан одоо тогтоолууд байгаа гэх мэтчлэн үндсэндээ одоо яг энэтэй холбоотой шууд болон шууд бусаар нөлөөлдөг маш олон одоо эрх зүйн хэм хэмжээ актууд байдаг. За бас түүхэн үйлчлэлүүд гэж бол байгаа тийм үү? Ямар түүх үйлчлэлүүд байна? Тэгэхээр ерөнхийдөө бол аваад үзэхэд Монгол улс 90 онд зах зээлийн эдийн засаг шилжсэн тийм ээ. Тэгээд энэс өмнө бол төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай байлаа. За энэ үед болохоор үндсэндээ хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн төрийн өмч гэж байсан. Тийм ээ. Тэгэхээр төр өөрөө дангаараа өмчийн эзэн байдаг. За мөн дээрээс нь төр өөрөө бас ажлын байрыг бий болгодог. Өөрөөр хэлбэл төр өөрөө хуулиа гаргадаг, мөн дээрээс нь ажлын байраа бий болгодог, тийм ээ. Цалингаа өгдөг өөрөөр хэлбэл ийм систем байсан. Тэгээ энэтэй холбоотойгоор хөдөлмөрийн хууль гэдэг ойлголт түүнийг дагаж мөрдөж гарч байгаа одоо хууль тогтоомж эрх зүйн актуудыг аваад үзэх юм бол 1000 гаруй зөвхөн хөдөлмөрийн хуультай холбоотой гэсэн үг ш. Энийг дэлгэрүүлэн зохицуулсан 1000 гаруй одоо жишээ нь эрх зүйн акт дүрм журмууд дагалдан гардаг байсан. Ингээнээр хэлэх юм бол ерөөсөө хөдөлмөртэй холбоотой бүх харилцааг төр яаж гинөө өөрөө удирдах, өөрөө зохицуулж явдаг байсан. Харин 1990 оны одоо зах зээлийн эдийн засаг шилжсэнтэй холбоотойгоор 1991 онд одоо зах зээлийн эдийн засаг тохируулсан хөдөлмөрийн хууль одоо шинжлэгдэн батлагдсан байдаг. Тэгээ энэ хуулийг бол мэдээж гаргахдаа бас 10 гаруй баг 20 шахуу орны улс орнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тийм ээ судалж үзсний үндсэн дээр өөрийн гэсэн одоо эрх зүйн энэ хуулийг гаргаж ирсэн байдаг. Тэгээ энэ хуулийн нэг онцлог даваа тал нь юу вэ гэхээр өмнөх харилцаа буюу одоо 90 оноос өмнө бол ямар зарчим үйлчилдэг байсан бэ гэхээр зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэдэг зарчим үйлчилдэг байсан. Өөрөөр хэлбэл яаж нөхөр хуулиар зөвшөөрснөөс бусад зүйл бол хориотой энийг хийх юм бол хариуцлага тооцно гэдэг ийм илүү хязгаарлагдсан зохицуулттай байж л та. Гэтэл 90 оноос хойш болонгууд 91 оны тийм ээ хөдөлмөрийн харилцаа болохоор яасан бэ гэхээр хориглосноос бусдыг зөвшөөрөх
Буюу илүү нээлттэй, илүү ажилтгаалагч одоо юу гэдэг эрхийг олгосон ийм боломжийг олгосон хууль болж хувирсан. За энэ хууль маань мэдээж одоо дахин шинжлэхдээ 1999 онд батлагдсан гарсан байдаг. За энэ хууль дээр болонгууд илүүтэй саяны хэлдгээр ажилтгаалагч нарт тийм ээ мэдээж төр өөрөө бүх зүйлийг мэдээж бүгдийг зохицуулах боломжгүй учраас тийм ээ илүүтэй стандартын шинжтэй одоо эрх зүйн хэм хэмжээнүүдийг тусгаж өгөөд 142 зүйлтэй хөдөлмөрөөр батлагдсан гарсан. Шинээр Тийм гэсэн үг. Тэгээд бусад зүйлийг болонгууд яаж байгаа юм бэ? Ажилтгаалагч нар өөрийн салбарын онцлог, өөрийн үйл ажиллагааны онцлог, байгууллагын онцлог тулгуурлан хуульд нийцүүлэн зохицуулах боломжтойгоор ингэж одоо боломжийг нээж өгсөн. За энэтэй холбоотойгоор бас одоо хөдөлмөртэй холбоотой 10 гаруй тийм ээ бас дагалдах хуулиуд гарч бид нар өнөөдрийн төвшөнд одоо хэрэглээд ашиглаад явж байгаа гэсэн. За одоо жишээ нь гэвэл бид нар нэг одоо чөлөө аавна гэл ажилласаа чөлөө төр хугацааны чөлөө аавч гэдэг юм уу гэдэг шүү дээ. Эдгээр зүйлүүдийг байж. Жишээ нь яг хөө танд энэ дээр ярьж байгаа юм бэ гэхээр өмнө нь бол одоо жишээ нь 90 оноос өмнөх тийм ээ бүх харилцаа бол төр өөрөө удирддаг тийм өөрөө бүгдийн зааж зөвлөдөг байсан бол одоо бол сүүл 99 оны одоо хөдөлмөрийн хууль тийм ээ. За одоо ч гэсэн бас одоо энэ улсын хурлаар хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулга бас хилцэгдэж байгаа. Тэгээд энэ хуулиудаар аваад үзэх юм бол одоо юу гэдэг ажилтгаалагч нарт илүү эрх олгосон гэж ярьж штэ тийм. Тэрнтэй холбоотойгоор жишээ нь хөдөлмөрийн хууль дээр таны жишээ болгож авч байгаа чинь чөлөө авах асуудал тийм ажилтны. За энэ одоо юу гэдгийг цалинтай болон цалингүй чөлөө тийм ээ. За хугацааны асуудал, энэний зохицуултын асуудлууд болонгууд тухайн байгууллагын өөрийнх нь хөдөлмөрийн дотоод журам дээр өөрөө яаж заасан байна? Тэрний дагуу явна гэдэг асуудал харагдаж байгаа. Зүгээр яг стандартчилсан одоо хэм хэмжээ гэдгүүдээс авч үзэх юм бол жишээ нь ажилтны тийм ээ өдрийн ажлын одоо өргөжлөх хугацаа бол 8 хүртэл цаг байна. Тийм ээ 8-аас дээшгүй байна. За мөн дээрээс сард болонгод 40 цагаас дээшгүй ийм цагтай байна гэдэг одоо үндсэн ажлын цагийг зааж өгсөн байдаг. Тэгээ мэдээж энэс илүү одоо ажиллаж байгаа тохиолдол болонгууд нэмэгдэл одоо хөлс олгох тийм ээ одоо өөрөөр хэлбэл 1.5-аар үндсэн цалингийн хэмжээг тийм ээ 1.5-аар одоо нэмэгдүүлж өгөх мөн одоо баяр ёслолын үед болонгууд 2 дахин ч нэмэгдүүлж өгч гэдэг юм уу тийм энэ зохицуулалт тийм ингэж одоо цалин хөлсний хэмжээг жишээ нь стандартчлж зааж өгсөн. Харин саяны таны хэлж байгаа чөлөө байж болно тийм ээ. За мөн дээрээс нь одоо шагнал урамшуул таны сайн хэлж байгаа тийм. Шагнал урамшууллыг болонгууд тухайн байгууллага өөрийнхөө бас нөгөө хүнөөсийн бодлого тийм ээ өөрийн хөдөлмөрт дотоод журамда заасан тэрнийхээ дагуу цалин урамшууллыг олох асуудал байж болно гэсэн ийм байдлаар зохицуулж өгсөн. Тэгээ энэ дээр яг нэмээд хэлэхэд юу хэлж байгаа юм бэ гэхээр мэдээж саяны хэлдгээр ажилтгаалагч нар тэгвэл өөрсдөө боломж олгож байгаа буюу харилцаагаа яаж зохицуулт юм бэ гэсэн асуулт гараад ирнэ л да. Тэгэхээр энэ дээр яаж байгаа юм бэ гэхээр дотоод хэм хэмжээ тогтоох гэсэн асуудал гарч ирж байна. Тэгээд өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хуульд нийцүүлээд тухайн байгууллагууд жишээ нь хөдөлмөрийн дотоод журам гэдэг зүйлийг боловсруулан гаргах хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ гэдгийг гаргах хэрэгтэй. Ажлын байрны тодорхойлолт гэдгийг гаргах хэрэгтэй. За мөн ажил албан тушаалтын жагсаалт гэдгийг бас гаргах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Энэ хэм хэмжээнүүдийг өөртөө тохируулан боловсруулж гаргаснараа тухайн одоо байгууллагынхаа үйл ажиллагааг тийм ээ удирдан зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Тийм үү. За тухайн байгууллагууд бас өөрсдөө ингээд дотоод журам гаргаж байгаа шүү дээ. Тэрийг нь бас одоо улсаас бас хинэ үстэй. Ер нь. Тий. Тэгэхээр энэ бол өөрөө мэдээж хөдөлмөрийн одоо хууль зас стандартуудад нийцсэн байх асуудал нэгдүгээр яригдана. Тэгэхээр яг хөдөлмөрийн дотоод журам гэдгийг хингээр хэлээ. Энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр Монгол улсын жишээ нь суур тийм ээ үндсэн одоо хууль эрх зүйн баримтчиг бол үндсэн хууль байдаг шүү дээ тийм ээ. Энд нийцүүлээд бусад хууль тогтоомжууд гардаг. Тэрнтэй адилхан тухайн байгууллагын одоо үндсэн хууль нь өөрөө хөдөлмөрийн дотоод журам байдаг гэсэн. Тэгээ энэ хөдөлмөрийн дотоод журмаараа яадаг вэ гэхээр өдөр тутамд давтагддаг тийм ээ одоо байн хийгдэх шинжтэй ийм одоо заалтуудыг зааж өгдөг. Зөвхөн тухайлбал ярих юм бол жишээ нь ажлын цагаар аваад үзэл. Тэгээд энэ бол өөрөө тухайн байгууллагын хувьд одоо ажил олгогч байна уу, өдөрт халдвар тушаалтан байна уу, ажилтан байна уу бүгдээрээ энэ ажлын цаг захирагдах хэрэгтэй ч гэдэг юм. Тийм ээ. За мөн дээрээс нь ажилтны эрх үүрэг нь ямар байх хэвтэй юм. Тийм ээ. Ажил амралтын цаг нь ямар байх хэвтэй юм. За цалин урамшуулалт итгэм шангамж нь ямар байх хэвтэй юм. Тийм ээ. За мөн ажилтан бол ажиллагчдын хариуцлага нь ямар байх хэвтэй юм. Тийм ээ. Энэ хөдөлмөртэй журам ямар хүрээнд үйлчлэх хэвтэй гэх мэтчлээ энэ суур зохицуулалтуудыг тусгаж өгснөөрөө тухайн байгууллагын одоо хөдөлмөрийн харилцааны суур баримтчиг болдог. Тэгээд нөгөө талаас хөдөлмөр яг зөвхөн иргэний хувьд заагдсан одоо ажил гүйцэтгэх тусалцаа үзүүлэх одоо гэрээтэй холбоотой бүлэг байдаг л да. За энэ дээр болонгууд одоо чинь хөдөлмөрийн гэрээ бас яг тусгаж өгсөн байна. Тэгэхээр тусгайлан хөдөлмөрийн хууль гэж гарч ирсэн байна. Энээс гадна ажил гүйцэтгэх тийм ээ. За тусалцаа үзүүлэхтэй холбоо за хөлсөөр ажиллах гэх мэтчлэн тийм ээ. Ийм одоо гэрээний зохицуулалтууд бий. Зөвхөн эндээс хөдөлмөрийн одоо гэрээний нэг онцлог нь юу гэдэг юм бэ гэхээр тухайн ажилтан тухайн байгууллагад одоо ажилд орлоо шүү дээ. Ажилд орж байгаа тохиолдолд болонгууд тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг уншиж танилцаад мөн үү. За мөн дээрээс нь ажлын байрны тодорхойлолтоо үзээд тэрний үндсэн дээр зөвшөөрсний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдах асуудал яригддаг байхгүй. Харин зүгээр бусад одоо тэр нэг ажил гүйц тусдаа зүйлтэй холбоотой гэрээнүүд дээр болонгууд яг ийм асуудалс яригдахгүй байдаг. Илүү тусдаа чөлөөтэй зохицуулт.
За түрүүн та бас хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг ингээд багахаанд өрчсөн. Ер нь яг ямар тийм төрлүүд байдаг юм бол хөдөлмөрийн гэрээний. Хөдөлмөрийн гэрээг ерөнхийд нь бол одоо хэд хэдэн шалгуураар ангилж байгаа л да. За нэгдүгээрт болонгууд хөдөлмөрийн гэрээ контракт гэсэн хоёр төрөл байгаа. За контракт гэдэг нь болохоор юу хэлж байгаа юм бэ гэхээр тухайн ажилтны хувьд тийм ээ. За одоо юу гэдгийг тухайн байгууллагаар ажил олгогч маань тийм ээ ажилтныг жишээ нь цагаар нь одоо цалиулсыг үнэлж болно. Тийм үү? Гүйцэтгэлээр нь үнэлж болно. Тийм ээ. За бусад үзүүлэлтүүдээр бас үнэлж болно. Тэгээ энэтэй холбоотойгоор юу хэлж байгаа юм бэ гэхээр одоо онцгой чадвартай тийм ээ илүү туршлагатай одоо бизнесээр ярих юм бол тоглогч нар гэж хэлдэг л дээ. Илүү одоо мэрэгшсэн ийм чадварлаг хүмүүсийг болонгууд жишээ нь үгдгийн бусад ажилтнуудаас ялгаатай нөр контракт гэдэг нөхцлөөр гэрээ байгуулж ажиллах боломжтой байдаг. Тий. Нөгөөх нь болонгууд одоо бидний хэлэх хөдөлмөрийн гэрээ гэсэн ийм хоёр төрлөд байж болж байгаа. За иргэний хууль дээр бол нэг жишээ нь хөлсөөр ажиллах гэрээний зарчмаар зохицуулаад явдаг тохиолдол бий. За мөн ахаад юу юм бэ гэхээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүйгээр байгуулдаг. Тэгэхээр энэ дээр юу хэлж байгаа юм бэ гэхээр байнгын ажлын байр төр ажлын байр гэсэн хоёр ойлголт гарч ирж байгаа гэсэн үг. Тийм байгааз. Тэгэхээр байнгын ажлын байр гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр байнга давтагдах шинжтэй одоо ажлын байруудыг хэлж. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага тийм ээ яг үндсэн одоо жишээ нь зорилго гэж байгууллага байгаа шүү дээ. Үндсэн чиглэл үйл ажиллагааны чиглэж байгаа. Энийхээ дагуу үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагадах үүрэг функцүүдийг хэрэгжүүлж байгаа албан тушаалуудыг хэлж. Жишээ нь сургууль байвал багш нь байна, тийм үү? За одоо жишээ нь эмнэлэг байлаа гэхэд эмчин байна ч гэдэг юм уу, тийм ээ. За үндсэн одоо жишээ нь тээврийн байгууллага байлаа гэхэд жолооч нь байна ч гэдэг юм уу, тийм. Энэ хүмүүс дээр болонгууд байнгын ажлын байр гэж үзээд тэд нартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй байдаг. Гэтэл зарим байгууллагууд дээр болонгууд ийм нөгөө нэг байнгын ажлын байран дээрээ хугацаатай гэрээ байгуулаад байдаг. Тэгээд сүүлдээ хугацаанд дуусчлаа гэж шүүхтэр маргаан гараад асуудал үүсгээд ингэнгүүт шүүх энийг юун дээр илүү авч үзт юм бэ гэхээр энэ гэрээг одоо хугацаатай байгуулсан уу хугацаагүй байгуулсан уу гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний гүйцэтгэж байгаа ажил үүрэг нь тийм үү тухайн байгууллагын үйл ажиллагаанд одоо байнга шаарддаг буюу байнгын ажлын байрны шинжтэй үүрэг гүйцэтгэжсэн үгүй юу гэдгээр нь тэр хүнийг үзээд байнгын ажлын байр байсан уу төр ажлын байр гэдэг салгаж болдог. Нөгөө талаасаа хугацаатай гэрээ гэж ойлголт байна шүү дээ тийм ээ. Хугацаатай гэрээ гингүүд үндсэндээ энийг өөрөө одоо юу хэлж байгаа юм бэ гэхээр үндсэндээ за дадлагжигч байна тийм үү. Туршилтаар ажиллаж ийж болно. За мөн хин нэг орлон ажиллаж ийж болно тийм үү. За бас дээрэс нь одоо юу гэдгийг за контрактаар ажиллаж ийж болно ч гэдэг юм уу тийм. Ийм одоо тодорхой нөхцлүүдээр байгуулж мөн удирдлын чанартай ажиллаж болно шүү дээ. Ийм ажлууд дээр болгоод хугацаатай гэрээ байгуулах шаардлагатай болдог. Тэгээ хугацааг болонгод тухайн байгууллага хөдөлмөрийн дотоод журам дээр хэдийн хэмжээтэй хугацаатайгаар байгуулах уу те гэрээгээ яаж явах уу гэдгийг зааж өгдөг. За энэ дээр нэмэгдээд нэг асуудлыг юу хэлж байгаа юм бэ гэхээр хугацааг яаж тоолд юм бэ гэдэг асуудал гараад ирнэ л те. Тийм ээ. Тэгэхээр хугацааг яаж тоолдог гэдээ аваад үзэхээр нэгдүгээрт он сараар тоолж болно. Жишээ нь таныг одоо ажилд авлаа гэж бодоход тийм ээ. За өнөөдөр 2017 оны жишээ нь 5 сарын 5-ны өдөр өгөө гээл те. За та өнөөдөр ажилд орж байна. За тантай 1 жилийн хугацаатай гэрээ хийя. Гэт энэ бол жишээ нь яг яаж нэг хуанлын тоолоор 365 хоног болоод дуусгаар байж болж байна. Гэтэл зарим гэрээг болонгоо зарим нөхцөл төр болонгууд энийг өөрөө үйл явдлаар хугацааг тогтоож болдог байхгүй. Тэр нь жишээ нь яаж байгаа юм бэ гэхээр хин нэгэн хүүхд тасрах чөлөөтэй байж болно шүү дээ. Тэнгүүд тэрний оронд яаж гинөө хин нэг одоо жишээ нь одоо ажилд авч болох болно тийм үү. Тэгэхээр энэ ажилд авч байгаа тохиолдолд яаж байгаа юм бэ гэхээр тэр хүнийг одоо яг одоо тэр хүн за хуулиар болоод жишээ 2 жил хүртэл ч гэдэг юм хугацаа заасан байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн яадаг вэ гэхээр нөгөө хүүхдээ асарч байгаа хугацаагаа заавал бүгдийг нийтлэх албагүй шүү дээ. Тэрнээс өмнө ажилд орох их нээлттэй байдаг. Тэгэхээр жишээ нь оронд нь ажилд орсон хүнийг 2 жилээр гээд авчдаг. Тэгсэн нөгөө хүн яасан бэ гэхээр нөгөө би жил болгонгуудаа би ажилд орё гэж түрээд ирдэг. Одоо тэгэхээр нэг ажлын байр байгаад байдаг 2 хүнтэй болчиход байна шүү дээ. Одоо асуудал яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө орлон ажиллаж исэн түр хугацаагаар уг нь ажиллаж байгаа нөхөр байгаа даа шүү дээ тийм ээ. Гэтэл тэр болохоор яаж байгаа юм бэ гэхээр уучлаарай би бол гэрийг 2 жилээр хийсэн. Тэгэхээр намайг хугацаанаас өмнө ажлаас салах гэдэг. Энэ бол хууль зөрчил нэг шүүх тандаж болно шүү дээ. Тийм байгаа. Тэгэхээр ажил олгогчийн буруу болж явах гэдэг байгаа. Тийм учраас анхнаасаа тэр одоо юу гэдэг тэр нөгөө хүүхд асрах шүлөөтэй хүний оронд ажилд авч байгаа хүндээ болонгууд бид нар хугацаатай гэрээ байгуулна. Гэхдээ үйл явдал буюу энэ ажлын үндсэн ажиллаж байгаа ажилтан тийм үү ирэх хүртэлх хугацаантай ажиллана гэж гэрэндээ зааж өгсөн таахгүй. Эсвэл магадгүй удирдлын чанартай бизнес байж болно те. Тэрний юм бэ гэхээр жишээ за яг манай Монголоор үзэх юм бол жишээ нь үгүй хаврын ногоо тариалах асуудал байна. Эсвэл намар ургац зурах ч юм уу те. Энд болонгууд жишээ юу гэдэг ногоо тариалах асуудал яг хэд хоног байхыг бол бас өөрчлөлт хийж болохгүй шүү дээ. Бас ургац зураалт яг хэд хоног бас боломжгүй байгаа даа. Тийм учраас энэ хугацааг дуустал гэж өөрөөр хэлбэл үйл явдлыг тусган зааж хугацаатайгаар гэрээ байгуулж болдог. Энэ хэдийн юм ялгаатай. За харин бас дахиад хөдөлмөрийн гэрээн дээр өөр нэмэлт төрлүүд бас байдаг л да. Тэрний юу юм бэ гэхээр одоо хасран ажиллах гэрээ гэсэн нэг төрөл байна. За
зэрэгцээ тийм ээ зэрэгцэн ажиллах гэрээ гэсэн төрөл байна. За мөн орлон ажиллах гэрээ гэсэн төрлүүд бас байдаг хөдөлмөрийн гэрээн дээр. За тэд нар нь яг тий тэр нь жишээ нь яаж байгаа юм бэ гэхээр өнөөдөр өөрөө одоо жишээ нь хөдөлмөрийн харилцааг та өөрөө аваад үзээрэй. Одоо өмнөх нийгэмд буюу бидний ээж аавын үед ч гэдэг юм уу те бидний ах эгчнэрийн үед ямар байсан бэ гэхээр хин нэгэн хүн сургууль ямар нэгэн мэрэгжил эзэмшсэн бол тэр мэрэгжлэрээ насан туршдаа ажилдаг. Эсвэл нэг байгууллагад орсон бол тэндээ 20 жил 30 жил ажилласан гэж гайхалдаг байсан шүү дээ. Гэтэл одоо яаж байгаа юм бэ гэхээр нэг хүн бол 2-оос 3 мэрэгжил эзэмшдэг болчихлоо. Бас дээрээс нь ажлын байран дээр тэр удаан байхаас илүү тэгэхээр нэг давтамжийн хувьд нэг 3-5 жил ч юм уу цаатлан 7 жилийн хугацаатайгаар ингээд байгууллагыг сольж ажилладаг болчихлоо. Дээрээс нь одоо яаж байгаа юм бэ гэхээр тухайн хүн үнэхээр чадвартай мэдлэгтэй байгаа тохиолдолд зөвхөн нэг ажлын байран дээр ганцхан тэр ажлыг хийнэ гэдэг хязгаарлалт өөрөө байх боломжгүй болж эхэлж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор хөдөлмөрийн хууль дээр ямар залт байдаг вэ гэхээр тухайн этгээдийг тийм ээ нэг ажлын байран дээр байнгын ажлын байран дээр ч гэдэг юм уу тийм ээ хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа хүн өөр ажлын байран дээр давхар ажил хийхийг хориглоогүй зөвшөөрч өгсөн байдаг. Зөвшөөрч өгсөн байдаг. Тэ хоригдсон нэг залт нь байдаг гэхээр жишээ нь тухайн одоо чинь байгууллага удирдах албан тушаалтан тийм үү? Яг тэр одоо байгууллагынхаа нэг салбарт ажиллаж байгаа байгууллагт өөр байгууллагт адилхан удирдах албан тушаалыг хавсран гүйцэтгэж болдог. Энэ хязгаарлалт. Өөрөөр хэлбэл яаж юм тийм гэсэн үг. Энэ өөр яаж мэдээлэл алдагдана. Өрсөлдөөн гэдэг ойлголт байхгүй болно мөн үү? Тухайн бизнест өөрөө сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа жишээ нь байгууллагад. Ийм хязгаарлалтыг бол хийж өгсөн байдаг. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр онцгой хуульчин заасан яг энэ албан тушаалыг буюу ийм ажлыг хийж байгаа хүн тийм ээ өөр ажлыг одоо давхар эхэлж болохгүй гэсэн заалтаар хязгаарлагдаагүй бол тухайн хүн яаж байгаа юм бэ гэхээр хавсран буюу зэрэгцэн ажиллах гэрээ байгуулж болж байна. За тэр нь юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэгцэн ажиллах гэрээ гэдэг ойлголт нь юм бэ гэхээр за жишээ нь та энэ байгууллагт тийм ээ одоо юу гэдэг ажил хийдэг тийм ээ. За энэ тохиолдолд та яг нөгөө нэг ажлын байранда ажлын цаг гэж бас ажлын 8 цаг тийм ээ. Энэ цагаа дууснаас хойш буюу сул чөлөөтэй цагаараа өөр байгууллагаас ажиллаж болно да. Тийм үү? Энийг зэрэгцэн ажиллах гэрээ гэж лээд. Ингэж өөрөөр хэлбэл та өөрийгөө ажиллах одоо хүч хөдөлмөрөө тийм ээ үнэлээд өөр байгууллагаас ажиллаж болж байгаа ч гэдэг. Нөгөө нэг хувилбар нь болохоор яаж байгаа юм бэ гэхээр хавсран ажиллах гэсэн ойлголт байгаа. Тэр нь юм бэ гэхээр та өөрийнхөө ажил дээрээ ажилдаг заяа. Тэгсэн мөртлөө бас тэр нөгөө нэг үндсэн ажлынхаа ажлын цагаар өөр байгууллагын бас ажлыг хийж болно. Тий, энийг өөрөөр хэлбэл ажил олгогч бас тойгоо харилцаа тохиролцоод анханасаа тийм үү? Ингээд тохиролцоо явж болдог. За мөн дээрээс нь одоо юу гэдгийг орлон ажиллах гэсэн ойлголт байгаа төрөний миний. Тэгэхээр тухайн албан тушаалтны оронд тийм ээ одоо жишээ нь ажиллах. За мөн дээр давхар ажиллах буюу одоо бүр иргэдийн дунд юу байдаг вэ гэхээр жишээ нь хин нэгэн хоёр мэрэгчлэлтэй байж болно шүү дээ. Эсвэл хоёр илүү чадвартай байж болно. Тэр нь юм бэ гэхээр тухайн байгууллагата хүн нөөцийн менежер хийдэг. Тэгээ бас дээрээс нь хуулийн мэдлэгтэй бол хуулийн зөвлөхөөс давхар хийж болно шүү дээ. Гэх мэтчлэн өөрөөр хэлбэл нэг хүн нэг л ажлын байран дээр яс байж гин гэсэн ойлголт биш яаж гинөө. Илүү ийм олон сонголтуудтайгаар энэ олон улсын жишг байдаг. Тэ манай ч гэсэн зарим байгууллагууд дээр нэг ашиглаад явж байгаа. Ийм сонголтуудтайгаар хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж болдог гэсэн. За. Тэгвэл бас нэг гэрээний хэлбэрүүд гэж байдаг шүү дээ, тий? Ямар хэлбэртэй гэдэг юм бол? Ер нь яг зүгээр гэрээний хэлбэрийг одоо хууль зааснаар бол амаар байгуулах, бичгээр байгуулах, тийм ээ. За бүр бичгээр дээр болонгот заавал бичгээр хийх, за бичгээр хийхэд хоёр төстэй ойлголт байгаа. За тэгээд гэрээ хилцдэг хүчин төгөлдөр байхад авч үзэхэд жишээ нь бодит үйлдэлэр тийм ээ, дуугүй хүлэнжүүлэх гэдэг олон хэлбэрүүд бол бий. Зүгээр яг хөдөлмөрийн хэрэгцээ харилцаан дээр болонгот бичгээр байгуулах шаардлага бол тавигддаг. За энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр бүр одоо заавал бичгээр хийгдэх гэсэн асуудал яригдчих. Тэгээ ялангуяа одоо юу гэдгийг байнгын ажлын байрууд дээр болонгот тийм ээ, бичгээр заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал яригддаг. Тийм. Энэ дээр яг зүгээр нэмээд хэлэхэд бичгээр байгуулаагүй тохиолдолд яг гэсэн асуудал гараад ирнэ л да. Тэгэхээр жишээ нь яг зүгээр тухайн одоо юу гэдгийг бизнес тийм ээ тухайн үйл ажиллагааны нэг салбарын онцлог гэж байна л да. Зүгээр яг энэ дээр жишээ болгоод яг чинь барилгын салбарыг аваад үзсэн тийм. Энэ удирдлагын чанартай. Тийм ээ. За бас дээрээс нь энэ яадаг вэ гэхээр одоо юу гэдгийг нэг хүний нөөцийн үед их тийм доктор муутай ийм салбар байдаг шүү дээ. Ингээд байнгаал ингээд сэлж идэг, хөдөлж идэг те. Өнөөдөр 10 ажилтай ажилладаг, маргааш 7 нэрсэн 3 байхгүй гэдэг ч юм зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүстэй болонгууд гэрээ хийж ажиллаж байгаа тохиолдолд бичгээр хийх асуудал заавал яригдчих гэрээг. Яагаад гэвэл нөгөө нэг одоо юу гэдгийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаад тийм ээ одоо аюул осол боллоо л та гэж бодъё тийм үү. Тэр тохиолдолд болонгууд одоо юу гэдгийг ажил олгогч нар буюу одоо барилгын компаниуд юу гэж ярьдаг вэ гэхээр энэ хүн манайд одоо юу гэдэг гэрээтэй хийгээгүй юу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тий. Зүгээр бараг л чөлөөтэй нэг хүн явж байгаад орж ирээд энэ осол өртөжлөө энэ гэсэн зайлсхийх асуудал байдаг л. Гэхдээ зөвхөн гэрээ бүх зүйлийг нотлохгүй. Тэр өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ нэгдүгээр байгуулсан байх асуудал яригдана. Хоёрдугаар тэр хүний мэдээ цалин хөлсийг олгож ирсэн тэр нөгөө үснэгтэн дээр нэр нь байна уугүй юу тийм ээ. За бас дээрэс нь тэр хүнийг одоо жишээ нь юу гэдэг бусад
хөндлөнгийн этгээдүүд гэрчлэх гэдэргээд олон асуудлуудаар жишээ нь тийм ээ тэр хүнийг ажиллаж ирсэн үгүй гэдгийг бас тогтоох боломжтой л да. Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхын тулд яг ямар нөхцлүүдтэй байх хэрэгтэй байт юм бол. Тэгэхээр хөдөлмөрийн хууль дээр болонгод хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор гол болон бусад нөхцлүүдийг тусгаж өгсөн байдаг. Өөрөөр гол 4 нөхцлийг тусгасан байдаг. Тэгээ энэ 4 нөхцөл нь өөр аль нэг нь байхгүй тохиолдолд тухайн хөдөлмөрийн гэрээр хүчин төгөлдөр байх хэсэг тийм ээ хүчин төгөлдөр үүслэх хэсэг асуудал дээр эргэлзээтэй тийм ээ одоо маргаан тоолох асуудал яригддаг. За энэ нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт болонгод тухайн ажил албан тушаалын нэр байх хэвээр тийм ээ ямар ажил албан тушаал дээр байгаа юм. Хоёрт болонгод тухайн хүн яг ямар ажил үүргийг гүйцэтгэх хэвээр юм. Тийм ээ. За гуравт болонгууд тэр хүний цалин хөлс тийм ээ. За ямар байх хэвээр юм. За энэ дээр болонгууд үндсэн цалинтай одоо залан шалын цалин ямар байх хэвээр гэсэн үг. За тэгээд хөдөлмөрийн нөхцөл ямар байх хэвээр вэ гэсэн энэ 4 зүйлийг бол зайлшгүй тусгасан байх хэвээр байдаг. Харин зарим одоо юу гэдэг байгаа одоо гэрээний бүр бодтой чинь аваад үзэхэд аль нэгийг тусгалгүйгээр гэрээ хийсэн ч байт юм уу те. Ийм тохиолдол байдаг. Тийм гэсэн үг. Яг зөвхөн дурдаад ярихад болонгууд жишээ нь юу гэдэг яг ямар албан тушаал дээр авж байгаагаа хэллгүүгээр зөв чамаар ажилд авчиа тэгээд ялангуяа жижиг нөгөө шинээр үүсэж байгаа бизнесийн байгууллагууд дээр болонгууд яадаг вэ гэхээр нөгөө их универсал байдаг ш нэг хүн 2-3 юмыг хийхтэй одоо зүгээр яг үндсэн ажиллаа хийх биш бусад айгүй олон зүйлийг хийх тохиолдол гардаг ш тэнгүүд юм гэхээр хин нэг албан тушаал дээр тавьчаад ингэж яхаар гээд ерөнхий нэг одоо нэг чамайг би ажилд авлаа гэж хэлчихэд нэг баахан хүмүүсийн ажлыг хийлгээ яваад байдаг юм тохиолдол байдаг ш тэ тэгэхээр энэ өөрөө тухайн ажил албан тушаалын нэр байхгүй бол энэ өөрөө хөдөлмөрийн гэрээ дээр асуудал үүснэ. Нэгт. Хоёрт болонгууд ажил үүргийн хуваарь асуудал яригдана л да. Тэгэхээр юу хэлж байгаа юм бэ гэхээр зүгээр яг амьдрал дээр гардаг жишээ шүү дээ. Юу гэхээр за нэгдүгээрт болонгууд тухайн байгууллага дээр одоо ингээд ажилд орох гээд яваад орох хөдөлмөрийн тожирмыг танилцуулаад ажлын байрны тодорхойлт гэдэг зүйлийг гардуулаад өөрөөр хэлбэл энэ ажлын байрны тодорхойлт дээр энэ хүн яг ямар чиг үүрэг гүйцэтгэх юм. Шууд удирдах байх үнэнхийн хинтээ бас харьцах хэрэгтэй юм тийм ээ ямар ур чадвар эзэмшсэн байх хэрэгтэй гүйцэтгэх яаж хэмжих юм гэсэн тэрийг тусгасан ажлын байрны тодорхойлолтыг гардуулж өгдөг. Энэ нь өөрөө тухайн хүний ажил үүргийн хуваар нь байдаг. Яг энэнийхээ дагуу одоо тэр хүн ажиллах ёстой дээрээс нь ажил олгогч энэний дагуу шаардах ёстой байдаг. Гэтэл яг зөвхөн амьдрал дээр гардаг юм бэ гэхээр ажлын байрны тодорхойлолт гардуулаад өгчдөг. Тэгсэн мөртлөө тэрнээсээ илүү зүйлийг шаарддаг. Харин нэг иймэрхүү тохиолдолд. Тийм өөрөөр хэлбэл тэгэнгүүт юу үсэж байгаа юм бэ гэхээр ажил олгогчийн хувьд болонгууд чи сэтгэлгүй хандлаа тийм ээ чи зөвхөн үнэмлэх ажлаа хийх биш чи бас бусад зүйлд чи хандах хэрэгтэй гэсэн юм ярьдаг. Ажилтан болохоор юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр би яхаараа илүү юм хийх хэрэгтэй тийм ээ ажлын байрны тодорхойлолт төр энэ байх хэрэгтэй гэдэг ингээд үйл ажиллагаа үүсдэг шүү дээ. Энээс бол бүр шүүхтэр маргаан үсээд тийм ээ. За тэгээд одоо бүр одоо ажлаас тэгээд тэр хүн одоо бол ажил бас нэг ажил олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэдэг нь өөрөө бас тухайн байгууллага хөдөлмөрийн журам дээр жишээ нь хөдөлмөрийн гэрээн дээр ялангуяа ажлаас чөлөөлөх хүндэслэлээр тэр ностой одоо чинь зөрчилдөг юм тусгацсан байг гэж бодоод тэрнээсээ болоод ажлаас халтсан ч юм уу тийм. Ингэнгүүт нөгөө хүн жишээ нь шүүхэд хандаад тийм ээ. Одоо энэ намайг одоо үнэлэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн гэсэн асуудал яригдаж болж шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр болонгууд үнэлэлгүй чөлөөлөгдсөн гэдэг дээр ярихад болонгууд яг нөгөө ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн шаардлага байсан. Эсвэл энэс тусдаа шал өөр ажил үүрэгт чиг үүрэгт тусгадаагүй шаардлага тавьсан байсан уу гэдгээр нь шүүх хэмжиж үзээд энэ чиг үүрэгт нь хамаараагүй зүйлээр шаардлага тавьсан байгаа нь нотлогдох юм бол буцаагаад эргүүлэн ажилтан тогтоох хүртэл асуудал үүсдэг байхгүй. Тий. За мөн дээрэс нь дараагийн нэг зүйл нь болонгууд одоо үндсэн цалингийн асуудал байгаа тийм ээ. За энэ дээр болонгууд яг зөвхөн дийлэнхтэй гардаг хамгийн том одоо асуудал юу байдаг вэ гэхээр дийлэнх одоо ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бодлонгоо цалингийн тодорхой нэг дүн тавьчихдаг. За ингээд 400 сая төгрөг гэдэг ингээд тавьчихдаг. Гэтэл энэ нь өөрөө яг юу юм бэ гэхээр нөгөө үндсэн цалин ч юм уу эсвэл нөгөө нэмэгдлүүд нь орсон ч юм уу те эсвэл одоо бусад одоо юу гэдэг нэг илүү цагаар ажилласан хэмжээг нь ерөөсө тооцдоггүй. Тэгээ нэг бүгд энд багтцсан штэ ч гэдэг юм уу те ийм байдлаар хандж. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэхээр үндсэн цалин гэдэг зүйл тогтоогдчихж тийм ээ энэ дээр үндэстэж яадаг вэ гэхээр нөгөө илүү цагийн мөнгө тийм нэмэгдэл хөлс тийм ээ за тэр урамшуул гэдэг зүйлс өөрөө энэн дээр уламжлалж гарч ирдэг учраас үндсэн цалин бол заавал тогтоох хэрэгтэй байдаг. Гэрэн дээр үндсэн цалин гэж үчээд тийм гэсэн үг. Тэгээд юу гэдгийг яг энэтэй холбоотойгоор 2017 оны 1 сарын 1-ээс хөдөлмөрийн үндсэн доод хэмжээ бол 240 мянга гэж тогтогдсон байгаа шүү. Тэгэхээр энэс доошгүй үндсэн цалин заавал тогтоох хэрэгтэй гэсэн асуудал яригдана. За мөн дээрээс нь хөдөлмөрийн нөхцөлийн асуудал байгаа. За хөдөлмөрийн нөхцөлийг болонгууд болохоор одоо ердийн нөхцөл, за хүнд нөхцөл гэсэн тийм ээ. Ийм хоёр үндсэн хэсэг байгаа. Тэгээ яг зүгээр одоо бол энийг яаж тогтоодог вэ гэхээр ажил олгогч юм уу ажилтан хоорондоо ярьж байгаа тогтоох асуудал үүтэйгээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагт хандаад тухайн ажлын байр нь өөрөө одоо ердийн нөхцөл байна уу тийм ээ. Эсвэл хүнд нөхцөл байна уу гэдгийг тогтоолох. Тэгээ энэ яагаад тогтоож байгаа юм бэ гэхээр энэ одоо нөхцөл нь өөрөө тухайн хүний эрүүл мэнд тийм ээ. За мөргөн ажлын бүтээмж тийм ээ. Хөдөлмөрлөх чадварт өөрөө сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байгаа юу?
гэдгийг судалж үзсний үндсэн дээрээс энэ ажлын байр бол өөрөө хүнд муу ердийн юм уу юм тогтоож өгдөг. Иннээс хамаарат ажлын үргэлжлэх цаг тийм ээ, цалингийн хэмжээ, за мөн нэмэгдлийн асуудлууд гэх мэт энэ олон зүйлс өөрөө давхар шийдэгдэх юм аа гэж хэлж байгаа. За тэгээд энэ дөрв бол өөрөө гол нөхцөл. За тэгээ энэ дээр нэмэгдээд одоо бусад нөхцлүүдийг бол хөдөлмөрийн гэрээнд дээрээ тусгайлан зааж өгч зохицуулах хэрэгтэй байт юм аа. За тэгэхээр одоо яг ажилд орох гэж байгаа хүмүүс маань яг энэ гол үндсэн дөрвөн одоо зүйлийг бас байх шаардлагатай гэдгийг бол сайн харж ээж. Тийм хамгийн түрүүнд тийм ээ хөдөлмөрийн гэрээгт яг энэ бүрдлүүдийг харж ээж энийг ойлгож ээж өөрөөр хараад одоо олон хуцтай байж гэдэг юм уу те уншдаггүй уншиж гэж боддоггүй ч юм уу тэрнээсээ болоод эргээд өөрт нь хууль зүйр дагавруудыг үүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Метро лаунж 91.7 радио. За эрх зүйн төл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа хөдөлмөрийн харилцаа сэдвээр та бүхэндээ хүргэлээ. Хамтдаа байсан сонсогч болон үзэгч та бүхэндээ баярлалаа. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Метро лаунж 91.7 радио. Бизнес лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн төл нэвтрүүлгийг танд хүргэж байна.